намын их хурлын уур амьсгал үнэхээр халуухан болж өндөрж байна. Энэ бол ардчилсан үзэл баримтлалтай ардчилсан нам юм а. Та бүхэн дахин баяр хүргэе. Үзэл санаа, итгэл үнэмшил, үнэт зүйл нэгтээ ардчилсан намын гишүүд, хамтран зүтгэгчид, журмын нөхөдтөө баяр хүргэн мэдчилгээ дэвшүүлнэ үү хэмээн Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд ардчилсан намын дарга Дувсан Нямын ган төмөр таныг хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Ардчилсан үзэл санааг түүчээлэгч эрхэм журмын нөхдөө бүрэн эрхэд ардчилсан Монгол улсын эрхчлөөд иргэдээ өнөөдөр монголчууд бид эрх өргөчлөөний түүхэн өдрийг хамтдаа тэмдэглэцгээж байна. Цагаан морин жилийн тэр хавар монголчууд эрхчлөөний хонхны дуунд дарангуйлын нойрноос ирж нэг намын тогтолцоог халж эрхчлөөг сонгосон түүхэн сонголтыг хийсэн билээ. Монголчууд тусгаар тогтнолынхаа төлөө амнаас халуун цусаа хайрлалгүй сүүлийн 300 жилийн турш тэмцсэн тэр агуу тэмцлийн үр дүн нь 1990 оны ардчилсан хувьсгал байсан юм а. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгалын үндсэн зорилго болох бүрэн тусгаар тогтнол, иргэний улс төр, эдийн засгийн эрх чөлөө цагаан морин жилээр биелж Монгол улс дагуул улсаас бүрэн эрхэд ардчилсан улс болсонтой хинч маргах ёсгүй. Бас мартах эрхгүй маа. Та бид өнөөдөр энэ танхимд ардчилсан хувьсгалын 35 дахь жилийнхээ ойн баярыг тэмдэглэхээр хуран цуглараад байна. Энэ бол зүгээр нэг ээлжит ой хүндэтгэл төдий өнгөрөх өдөр биш юм а. 2000 жилийн түүхэндээ анх удаа чөлөөт нийгэм байгуулах гэсэн монголчуудын сонголтыг манлайлсан ардчлагчид та бүхэнд талархах онцгой өдөр байна. Баяр хүргэе та бүхэнд. Ардчилсан намын 200 мянган гишүүдийн итгэл үнэмшил хөлөс хүчний үнцэн хатуу байж эргэлзээ тэмцэл, гомдол, сорилт, дарамт, эрсдлийн дундуур туучин итгэл найдвар алдалгүй урагшилж ирсэн 35 жилийн замнал манай үндэстний монголчуудын орчин үеийн түүх болж бичигдэж байна. Ардчилсан намын нийт гишүүд үнэнч дэмжигчдээ ардчилсан намын даргын хуваар чин сэтгэлийн талархал илэрхийлж халуун баяр хүргэж байна. Энд хуранчулж байгаа биднийг хэвлэл мэдээлэл, сошиал сувгууд, сэтгэл догтлон харж суугаа олон зуун мянган гишүүд дэмжигчдээ намын хурлын төлөөлөгчид та бүгд хамтдаа талархал илэрхийлж мэндчилхийг намын даргын зүгээс хүсэж байна. Хонхны дуу зоргийг бадраа. Монголын ард түмэндээ чин сэтгэлийн талархал дахин илэрхийлье. Ардчилсан намтай хамт Монгол улсад олон намын тогтолцоо, чөлөөт нийгэм, нээлттэй үзэл бодол, олон тулгуурт гадаад бодлого, хууль дээдлэх ёсны суур үндэс анх удаа тавигдсан. Ардчилсан нам
баруун төвийн либерал консерватив намын хувьд хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 80% өөрийн сонгуулийн амлалтаа оруулж парламентаар батлуулж чадсан. Энэ бол биднийг бодлогоо хэрэгжүүл ажил хийгээд сонгосон хагас сая орчим сонгогчдын зөв сонголт байж чадсан юм а. Парламентын танхимд ардчилсан намаа сонгогдсон улсын их хурлын гишүүд маань онцгой идэвхтэй санал санаачлагтай нээлттэй ажиллаж байна гэдгийг жирийн гишүүдч Монгол түмэнч үнэлж байна. Улсын их хурл дахь ардчилсан намын бүлгийн гишүүдийн маань тууштай дэмжлэг урам мөксөн шийдвэр гаргалт байхгүй бол ардчилсан намын өнөөдөр ажил хийх амлсан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх боломжгүй маа. Иймээс энэ цугласан нийт төлөөлөгчдийн өмнөөс ардчилсан намын даргын хуваар Монголын парламент дахь ардчилсан намын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлж алга нэжигнүүлэн ташхыг та бүхнээс хүсэж байна. Улсын их хурлын эрхэм гишүүд маань босож төлөөлөгчдөө хүндэтгэл үзүүлж мэндчилгээг хүргье. Манай гишүүд тэрээр байр суугаа байх. За эрхэм гишүүд маань босоод та бүхэндээ бас мэндчилж байна. Баяр хүргэе. Баярлалаа гишүүддээ. Бид Монголын төлөө хамтдаа хүчтэйгээр урагшлана гэдэгт би огт эргэлзэхгүй байгаа. Эрхэм ардчиллагчдаа Монгол улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил, ардчлалын ирээдүйг баттахын тулд бид бүгд хамтдаа Монголын төлөө мөр зэрэгцэн зогсох, мөр зэрэгцэн алхах бүтээлч цаг, бүтээх цаг, босох цаг бидний өмнө ирсэн байна. Олон улсын харилцаанд нэг туулаас олон туул төлөв рүү шилжилт явагдаж зөрчил мөргөлдөөн, үүмээ самун, худалдаа тарифын дайны дүрээр Путин дайны шинэ хувилбар дэлхийн улс орнуудыг сорилтонд оруулж байна. Сүүлийн 100 жилд монголчуудад ирж байгаа дөрөв дэх том геополитикийн энэхүү сорилтыг намын ялгаагаар биш, улсынхаа бодлогоор нэгдэж, бүтээлч үндэсний хэв нэгдлэр сөрн дэсвэрлэж давж гарахыг би журмын нөхдөөсөө уриалж байгаа. Чухам ийм түүхэн захиалгыг ардчилсан нам хариуцлагатайгаар ухамсарлаж байгаа. Хариуцлагатайгаар ухамсарлаж байгаа учраас хамтарсан засгийн газарт мөр зэрэгцэн нэр төртэй ажиллаж байна. Хамтрах хэрэггүй байсан. Мандангаараа засаглах ёстой. Ардчилсан нам сөрөг хүчний ажлаа хийх ёстой байсан гэсэн үзэл бодолтой итгэл үнэмшилтэй ардчилсан намын олон гишүүн бий. Надад ч олон удаа хатуу үгээ нин үгүй хэлж байгаа. Одоо ч янз бүрийн хэлбэрээр илэрхийлсээр байгааг өнөөдрийн энэ хурал дээр та бид нар харж байна. Тэр хүмүүсийнхээ үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө ардчилсан намын даргын хувьд хатуу зогсох болно. Цааштаж ардчлал иргэний эрх чөлөөг хамгаалах болно гэдгээ та бүхэндээ илтгэе. Харин илүү өргөн утгаар харвал бүгдээрээ хэрэгтэй цагт эвлэж нэгдэж чадаагүй жижиг эрх ашигтай хэд хөдлөгдснөөр тусгаар тогтнол эрх чөлөөгөө алдсан гашуун сургамжууд Монголын түүхэнд хангалттай олон байгаа. Мандангаараа засаглаад Монголын эдийн засаг уруутгах нь бидэнд хамаагүй. Хөгжил нь гацаасай. Манай Монгол улсыг муудардснаар дарангуйлал дахин тогтож байвал бид хариуцлага хүлээхгүй гэсэн жалгын эрх ашгаар бид хард сууж боломгүй. Бид илүү том зорилго, илүү том ажлыг төлөвлөж хамтран ажиллаж байж сайн цаг, босох цагийг авчрах юм а. Бүтээлч цагийг ч бүтээнэ. Монгол улс хөгжнөө. Монголчууд баян болно гэдгийг та бүхэндээ хэлэх ёстой. Өнөөдөр ардчилсан нам парламентод өмнөхөөсөө илүү олон төлөөлөлтөй болсон. Засгийн газрын бодлого шийдвэрт хариуцлагатайгаар оролцож байгаа.
Бид эдийн засгийн эрх чөлөөг бодитоогоор хэрэгжүүлэх том зорилтыг дэвшүүлж дараах бодит ажлуудыг эхлүүлээд явж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,000 Америк долларт хэдүүлээ хүргэнэ. Эдийн засгийн өсөлтийг 6%-аас дээш хадгална гэсэн зорилтыг дэвшүүлж ажил хэрэг болгож байгаа. Энэ бол зөвхөн тоо эсвэл төсөл биш ээ. Энэ бол монголчуудын эрх чөлөөний баталгаа. Хөгжилд хүрэх бодит алхам шүү гэдгийг хэлмээр байна. 2028 онд бид ард түмэндээ дүнгээ тавиулахад Монгол хүний орлого дотоодын нийт орлого 10,000 Америк доллар төрж утаа төгжрөл арилсан байх болно гэдгийг энэ эндэр дээрээс би баталгаатайгаар илэрхийлж байна. Эдийн засгийн эрх чөлөө бол улс төрийн эрх чөлөөний баталгаа гэж бид үздэг. Ардчилсан нам 1990 онд Монголд улс төрийн эрх чөлөө авчирсан. Бидний өнөөдрийн түүхэн үүрэг бол Монгол хүмүүрд эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлэх ёстой. Орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх учиртай. Чухам энэ л зорилгыг зорилт болгож бодит ажил болгохоор хамтарсан засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэхээр эрчимтэйгээр ажиллаж байгаа. Хурдтай хөгжлийн төлөөх зураг хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн 14 мега төсөл бол зөвхөн дэд үтсийн төслүүд биш ээ. Эдийн засгийн тусгаар тогтнолын суурь ирээдүйн боломжийг нээх үе таалга нь болж чадна. Газрын тосны үйлдвэр, урааны хөрөнгө оруулалт, эрчим хүчний хараат бус байдал, экспортын шин гарц, говьроо ус татах экологийн төсөл, үндэсний хиймэл дагуул, шин төмөр зам. Эдгээр бүх төсөл бол эрх чөлөөг зөвхөн улс төрийн төвшөнд биш, эдийн засгийн утгаараа бий болгох зорилготой маа гэдгийг та бүхэндээ хэлэх ёстой. Эв нэгдлийн үр шимээр хөгжлийн гацаа арилж Монгол урагшлах босох цаг ирсэн. 30 жил богссон салбаруудын хамгийн хүнд суур асуудлууд руу ханцуу шамлан орж эрд зоригтойгоор ажиллаж байгаа эрхэм сайд нартаа уран мөгж талархал илэрхийлье. Амжилт хүсье. Бид ардчлалынхан, ардчиллагчид, ардчилсан намынхан үргэлж ардчин дэмцээр байх болно шүү гэдгийг намын даргын хувьд ам бардам хэлье. Хувийн эрх ашгаа умартаж Монголын эрх ашиг нэгт байна гэдэгт эргэлзэхгүй зүтгэж байгаа журмын нөхөддөө баярлалаа гэдгээ дахин илэрхийлье. Халуун баяр хүргье та бүхэндээ. Эрхэм нөхдөө, өнөөдөр ардчилсан намын төрсөн өдрөө. Өнөөдөр ардчилсан намын баярын өдөр. Бид ардчилсан хувьсгалыг хийж монголчуудын 300 жилийн мөрөөдлийг биелүүлсэн ийм нам шүү. Бид Монголын ард түмний тэр эрх чөлөөний хүсэл мөрөөдөлтөөр гарч ирсэн улс төрийн хүч юм аа. Өнөөдөр энд сууж байгаа та бүхэн бол Монголын ардчлалын амин сүнс шүү гэдгийг илэрхийлье. Монголын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа бол энд суугаа та бүхэн юм аа. Та бүхнээрээ үнэхээр их бахархаж байна. Баяр хүргье та бүхэнд. Агцгүй тэр эрх чөлөөний баталгааг та бүхэн эдлэх ёстой байсан боломжоор хүртэх ёстой байсан мөрөөдлөө золин байж ардчилсан Монгол улсыг бүтээж байгаа. Бид алдаа оноотооч түүхээ бүтээж ирсэн. Хэцүү цаг үе байсан ч бид эв нэгдлэр давж туулсан. Сүүлийн 3 жилийн амьдрал та бүхний ой санамжаас арчигдаагүй гэж би итгэж байгаа. Өнөөдөр эвлэж нэгдэлсэн нэгэн үзүүрт хүч болсон та бүхнийг харах сайхан байна. Саруу тухайн сайхан байдаг юм байна гэж чин сэтгэлээсээ бодож байна. Төвчээр гаргаж эвлэж нэгжиж чадсан бүх шатны нийт гишүүдтэй чин сэтгэлийн талархал илэрхийлэх ёстой. Мөн бидний тасарсан гишүүд, үсэрсэн үзэл санаа болсон шин намын гишүүд төрсөн гэртээ эргэн ирж
халуун ам бүлдээ нэгдэж байгаад баяр хүргье. Ардчилсан нам бол авдаг нам биш, өгдөг намаа. 35 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг хийсэн цагаас хойш ард түмэндээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бизнес хийх, хувийн өмчтэй байх эрхчлөлөөг бид өгсөн. Байрыг эзэд нь өгсөн. Малыг малчид нь өгсөн. Бид хүүхдийн мөнгийг олгосон. 1992 оны үндсэн хуульд газрын хэвлэлдэх байгалийн баялаг бол ард түмний өмч байх байхыг хуульчилж өгсөн. Дараа нь 2007 онд стратегийн ордуудыг баталсан. Энэ үед би эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж исэн юм а. Энээс 15 жилийн дараа 34-өөс 50 хүртэлх хувийг ард түмэнд өгөх, өмч болгох хуулийг хуульчилсан. Улмаар газрын хэвлэлдэх байгалийн баялагийг ард түмэндээ хүртээхийн тулд үндэсний баялагын сангийн тухай хуулийг 2024 онд батлуулсан. Харин одоо энэ хуулийн хэрэгжилтийг амлуулж үндэсний баялагын санг хуримтлалтай болгож бас ирээдүйн иргэдэд ижил тэнцүү хүртээх хуулийг хэрэгжүүлэхийн төлөө, сангаа арвижуулахын төлөө хөх Монголын хөх тухайныг санаачилна, стратегийн ордод нэмж 39 ордыг төвлөрүүлж 34-өөс 50% ард түмэндээ шударгаар хуваарлах ёстой гэдэг санаачлаг гаргаж байгаа. Хөх Монголын хөх тухайныг зохион байгуулсан эрхэм гишүүдтэй талархал илэрхийлье. Мөнгө баясгалан гишүүн байна уу? Босоодохороо. Баяр хүргэж ажлын амжилт хүсье. Ардчилсан намынхан бид эвдэрсэн цагтаа иргэдийнхээ итгэлийг алддаг. Эвдэрсэн цагтаа олныхоо дэмжлэгийг бас авдаг гэдгийг сонгуулийн дүн байн бидэнд хэлж идэг. Монголын төлөө зүтгэх нь бидний их хөв тавилан, бидний их хөв заяа юм а гэж харж байгаа. Та бүхний итгэл үнэмшил, зүтгэлийн үр дүнд бид энэ улс орныг шин шатанд гаргана. Монголын ард түмэн биднээс итгэл хүлээж байгаа. Монголын ард түмэн ардчилсан нам тэр итгэлийг биелүүлж чадна гэж итгэж байгаа. Биелүүлэхийн төлөө ардчилсан нам өөрчлөгдөж, шинчлэгдэж, урагшлах болно. Ардчилсан хувьсгалын 35 дахь жилдээ ардчилсан шин түүхийг эхлүүлэхийн тулд бид олон хуралдаж, олон асуудлыг хэлэлцэнэ. 2025 онд ардчилсан нам 3 удаа их хурлаа хийхээр төлөвлөж байна. Тойрч сууж ажиллаа ярина. Ардчилсан нам дарга биш дүрм засгалдаг хамтын удирдлагын институцийг бүгдээрээ хамтдаа бүтээнэ. Ажил хийх хүнд арга нь олдноо. Ажил хийхгүй хүнд шалтдаг бас мундадгүй маа. Ирэх 100 жилийн дараач Монголын тал нутагт үйлчилсээр байх тийм сайн намын дүрм, тийм сайн үзэл санааны хөтөлбөрийг бид боловсруулахаар амбицтайгаар ажиллаж байна. Бидний бие мөнх биш, бидний үлдээсэн эрх чөлөө, ардчлалын үзэл санаа мөнх байх болтугай гэж ерөөё. Хүрээ! Хүрээ! Та бүхэндээ их баярлалаа. Монголын гэмин мөнх хөх тэнгэр үеийн үед ивэх болтугай. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Ардчилсан намын дараагаар ажиллаж, ардчилсан үзэл санааны түүчэнд болж яваа намын дараагада Мориглын ирсэн их хурлын төлөөлөгч журмын нөхөд та бүхний өмнөөс ажлын өндөр амжилтыг хүсэнгэрье. Ардчилсан намын дарга танаар дамжуулан их орны маань өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаа ардчилсан үзэл санааг дэмжигчдэн мөн энэ баярын мэндийг чин сэтгэлийн угаас өргөн дэвшүүлье. 35 жилийн түүхийг хамтдаа бүтээж алдаа оноо амжилт бүтээл бүхнийг хамтдаа цогцлоож яваа намын журмын нөхөд та бүхнийхээ өмнө та бүхэнд хандсан хүндэтгэлийн үг хэлэх дараагийн эрхэм зочин Монгол улсын их хурлын дэд дарга өхөж лууны төрөв дорж таныг эндэр хүндэтгэнгэрье.
Энд хуран зогссон Монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн ардчлалын алтан хараацаанууд, ахмадууд, намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ Ардсан нам үүсэм байгуулагдсны 35 жилийн он галалуу мэндийг өргөн төшөөлье. 1989-1990 онд коммунист тогтолцооны эсрэг, тоталитар дэглэмийн эсрэг зориг зүрх гарган ардчлалын салхийг хагалж тэмцэж явсан, хурал цуглаан хийж явсан, өсгөлэн зарлаж улс төрийн товчоог огцруулж явсан нэг намын системийг халж өнөөдрийн ардсан намыг байгуулсан та бүхэндээ хамгийн сайн сайхныг дахин хүсье өрөөё. Энэ бүхэнд хамгийн их одоо тэргүүлж явсан Монголын ардсан холбооны ахмадууд, партизанууд, үндэсний дэвшилт холбоо, социал-демократ холбооныхоо нийт ахмадуудтай залуу гишүүдийнхээ өмнөөс бас талархал илэрхийлье. Ойрын түүхээр 2012-оос 2016 онд ардсан нам засагласан. Энэ засаглах хугацаанд маш их олон зүйлийг бүтээснийг Монголын ард түмэн мэдж байгаа. Гэвч 2016 онд ялагдсан шалтгаан бол ард иргэд ардсан нам дотооддоо эв нэгдлээ олоод ирээ. Ах цах тэр бүх зүйлээ одоо дээдэлдэг, ер нь нэг зүг тарсан нам болоод ирээ гэдэг л ийм л сонголтыг хийж 2016 онд ялагдуулсан. Энэ хооронд үүнээс 16 оноос хойш өнөөдрийг хүртэл манай нам ялж чадахгүй байгаа. Ягаад гэвэл эв нэгдлээ бүрэн хангаж чадаагүй байна. Энэ хооронд Монгол ардын нам хит олон хулгахдоо маш их олон хулгааг энэ хооронд хийсэн. Жидүүгийн хулгай, тендерийн хулгай, концессийн хулгай, төсвийн хулгай, ковидын хулгай, аптекийн хулгай, нүүрсний хулгай, ногоон автобусны хулгай барагдахгүй дахиад хэд байгаа. Энэ бүх хулгай хийсэн. Энэ хулгай хийсэн тэр бүх мөнгө бүгдээрээ өнөөдрийн эрх баригч нар дарга нарын гутсан доор нь бүгдээрээ хадгалаастай байж байгаа. Тэр мөнгө эдийн засгт орж ирэхгүй байгаа учраас өнөөдрийн эдийн засгийн хямралууд бий болж байна. Дараах 5 эдийн засгийн хямрал өнөөдрийн түвшинд байна. Нэгдүгээрт нь 2024 онд манай улсын гадаад худалдаа 15 тэрбум доллар байсан. Түүний 9 тэрбум доллар нь зөвхөн нүүрснээс олж ирж байгаа. Энэ бол манай Монголын эдийн засаг нэг хөлтөө ийм одоо эдийн засаг болсон гэсэн үг. Дээрээс нь Америкийн нэгдсэн улс 54% татварыг одоо хятад тавьж байгаа. Хятад үйл хөдлөх хөрөнгийн хямрал болж байгаа. Үүнээс үүдээд ойрын 2 жил нүүрсний үнэ дээрээс нь татан авалт нь багассан. Энэ тохиолдолд манай ганц хөлтөө эдийн засагт хямрал тун айсуу ийм дүр зураг харагдаж байгаа. Хоёрдугаарт нь инфляц 10.3% болчлоо. Иргэдийн авсан цалин ахмадуудын тэтгэр ерөөсөө банааны үнэнд одоо нэрвэгдэж цохигдож тэднээс ерөөсөө ямарваа нэгэн одоо хуримтлал болж чадахгүй байна. За 3 дугаарт нь төсвийн алдагдал оны эхний 2 сард 565 тэрбум төгрөг боллоо. Төсвийн хэд их тэлэлт, төсвийн хөрөнгө оруулалт, дээрээс нь одоо төсвийн урсгал зардал хэтэрхий их өндөр болсон нь энэ Монгол улсад маш том хямралыг авчрах ийм одоо нөхцөл бий болж байна. За 4-р нь Монгол улсын гадаад өр 37 тэрбум доллар боллоо. Энэ бол нэг Монгол хүнд 40 сая төгрөгийн өртөө боллоо гэсэн үг. 40 сая төгрөгийн өртөө боллоо гэсэн үг. Гадаад өрийнхөө хүүндээ жил болгон 2 их найт төгрөгийн хүү төлж байна. 5-р нь улсын өрөөс гадна иргэдийн аж ахуй нэгжийн өр хэрэгс хэтэрсэн. Өнөөдрийн байдлаар бол нийтдээ 35 их найт төгрөгийн зээлтэй байгаа аж ахуй нэгж иргэд. Тэрний 23 их найт нь иргэдийн зээл байна. Энэ нь юу гэж нэг бол нэг өрх 23 сая төгрөгийн зөвхөн арилжааны банкны өртөө байна. Үүнээс гадна банк бус санхүүгийн байгууллага Ломбард аппликейшны зээл та нар өөртөө хэд байгаа бүгдээрээ тоолоод үзээрэй. Монголчууд өрнөөс өрний хооронд амьдарч байна. Тийм учраас энэ одоо
таван одоо асуудал Монгол улсыг эдийн засгт том хямрал авчирч байна. Гэтэл засгийн газар ард түмний амьдрал сайн байгаа гэж яриад зогсож байна. Тийм учраас энэ дээр бол маш хариуцлагатай байхгүй бол болохгүй гэдгийг хэлдэг. 2024 онд сонгуульд оролцсон бид нар бодлого шийдвэрээ мөрийн хөтөлбөрөөр танилцуулж сонгуульд өрсөлдсөн, ядагдсан. Гэвч хамтарсан засагт орох шийдвэр одоо гаргасан. Энийг эсэргүүцэж хэвлэлийн байгууллага би хийж байсан. Гэвч намын үндэсний бодлогын хороо улс төрийн зөвлөл хамтарсан засагт орохыг шийдсэн учраас намын сахилах баттай хүний хувьд энэ засгийн газрыг дэмжиж явж байгаа. Гэвч өнөөдөр энэ засгийн газарт шүүмжлэлтэй хандхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд томилогдсон 8 сайд томилогдсон өнөөдрийг хүртэл зөвхөн 23 хүн бүтээмжийн менежер томилогдож байна. Нэг сард 3 хүн одоо сайдаас бусад томилгоо хийгдэж байна. Энэ бол энэ хамтарсан засаг зөвхөн 8 сайдыг сонгосон юм шиг сонголт болчиход байгаа. Тийм учраас энэ одоо хамтарсан засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ярилцлагагүй одоо их хурлын төвшөнд их хурлын харьяа 10 хэдэн агентлаг байдаг. Тэн дээр нэг ширхэгч томилгоо явахгүй байгаа. Засгийн газрын төвшөнд цөөхөн хэдэн бүтээмжийн менежер томилогдсон. Хуулийн салбарт ямарваа нэгэн томилгоо байхгүй. Хууль зүйн сайданд байгаа боловч нэг ширхэгч агентлагийн дарга сольж чадахгүй ийм байж байна. Ийм тохиолдолд энэ одоо нийтдээ 360 мянган төрийн албаа агч, төрийн болон орон нутгийн өмчт компаниудад 360 мянган хүн ажиллаж байгаа. Гэтэл тэрний 30-аад хүнийг томилоход өнөөдөр Монгол Ардын нам ямар их тийм хатвчанд байгаа юм шиг дээрлэж байна, тийм ээ. Тийм учраас энэ засгийн газарт байгаа нөхдүүдэд би улсын хурлаас байнга шаардлага тавьж ажиллана. Энэ анханасаа байгуулагдсан 50, 40, 10 гэдэг зарчмын дагуу агентлагуудаа авахыг бүх одоо агентлагуудаа бүгднийг одоо намдаа авч тэндээ одоо удирдлагын томилж энэ Монгол улсын хөгжлийн төлөө зүтгэх ёстой гэсэн ийм байр суурин дээр байгаа. Энэний төлөө ардсан намын бүлэг ажиллана гэдгийг хэлье. Шинэ намын эвслийн тухайд би бол Монгол Ардын нам дээрээс нь манай намаас сассан нөхдүүдтэй бол хатуу ханддаг. Жишээ нь Батцаанд нь миний үүдэнд 3 удаа ирээд 3-нд нь буцсан. Гэхдээ өнөөдөр шинэ нам хамтарсан манай намд одоо нэгдэхэр боллоо. Дээд чиглэн шийдвэр гарангууд Батцаандаа хүрээд ирээрээ. Би чамтай уулзсан тэмрэлдэн. Яагаадгүй бид нар нэг намын нөхөд болсон. Эв нэгдэл бол маш чухал. Би эв нэгдэл ямар их хэрэгтэйг би ганцхан жишээн дээр өөрийнхөө жишээн дээр би та нарт хэлж тайлбарж өгье. Би 2009 онд Ховд аймгийн Ардсан намын даргаар томилогдсон. Намын хороогоо 193 гишүүнийг 60 над дээр 10 хуучин дарга дээр миний дараа болсон даргад бас 20-од нь ингээд тусдаа өөрөөр намаа 3 хувааж удирддаг байсан. 2012 оны сонгуульд болсон би нэр дэвссэн Улаанбаатар хотоос Кокшөөзөө ирсэн манай нам тест дундаараа 2 хуваагдсан. Дээрээс нь ачаах нэр дэвссэн манай ахмадуудад нэлээд нөлөөтэй учраас нэг хэсгийг аваа явуулсан. Манай нам 3 хуваагдсан. Дээрээс нь Бацагтаа үндэсний шинэ намаас дэвссэн. Тэр хүн манай намын сүртэй учраас манай бас нэг хэсэг хүмүүсийн аваа явуулсан. Манай нам 4 хуваагдсан. Энэ 4 хуваагдлын үр дүнд би тэр сонгуулиар хамгийн адгийн санал авсан. Би манай нам бүгд 22% санал авч байхад би гав ганцаархна 18% санал авсан. Би энэ хуваагдлынхаа горыг амссан байхгүй. Тийм учраас би 2012 онд Ховд аймгаа ялуучаад гадаадын харьяатын даргаар ажилласан. Гадаадын харьяатын даргаар ажиллаад сар болгон Ховдод очигдог. Ховд очих болгондоо миний эсрэг ажилласан тэр намын гишүүдийг бүгдийн сард нэг-нэгээр нь тэрвэрч гисэн. Би бүтэн 4 жилийн туршид явж өнгөрт тэр бүх хүмүүсийг миний эсрэг явжсэн тэр бүх хүмүүсийг бүгдийг тэрвэрсэн учраас 2016 оны сонгуулиар миний эсрэг үг хэлдэг байтугай миний эсрэг боддог хөнгөө болтол намыг нэгдэлтэнд харуулж чадсан. Энэ үр дүнд би их хурлын гишүүн болсон. Өнөөдрийг хүртэл би 3 удаа ядаад явж байгаа. Тийм учраас бүгдээрээ нам эвтэй бай. Бүгдээрээ нэг зүйлийн төлөө зүтгэе. Энд байгаа жижиг сажиг хэрүүлдэ хоошоо тавь. Тэгээ бас мэдээж одоо энэ Монгол улсаа хөгжлийн төлөө зүтгэж яваа энэ засагт ажиллаж байгаа бас 8 сайдгаа бас ажил хийж байна. Бас дэмжин. Гэхдээ энэ одоо амжилтанд хүргэсэн тэр өнөөдрийн жирийн одоо гишүүдийг ажилдаа төрөлтгөө болох тал дээр илүү сайн ажиллах ёстой шүү гэдэг тэр
ташуурыг нь байнга ташуурдаж ажиллах болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Нам маань эв нэгдэлтэй байж 2028 онд, 27 онд, 28 онд улам их ялалт байгуулах болтугай. Амжилт хүсье. Баярлалаа. Өргөсөн гэрэл биелийн олон захирах болтугай. Олон их амжилтыг хүсэн гэрвэй. Жормын нөхөд та бүхэндээ хандсан хүндэтгэлийн үхэлийг дараагийн эрхэм зочин Монгол улсын их хурлын эрхэм гишүүн улсын хурлыг арчилсан намын бүлгийн дарга Одонгийн цогтгэрэл таныг эндэрт хүндэтгэн гэрье. Эх орныхоо өнцөг булан бүрээс арчилсан намынхаа гишүүдийг төлөөлн энэ танхимд хүрэлцэж ирсэн та бүхэнд мөн дэлхийн дайдад амьдран суугаа арчлал эрх чөлөөг эрхэмлэгч тэр бүх хүмүүст арчилсан нам үүсгэн байгуулагдсны 35 дахь жилийн төрсөн өдрийн мэндийг хүргье. Тэртээ 35 жилийн өмнөөс Монгол орнд чөлөөт нийгэм, зах зээлийн эдийн засаг, нээлттэй эдийн засгийн харилцаа гэдэг энэ үүд хаалга, энэ цонх нэгдэснээр энийг дагаж жам ёсны чөлөөт нийгмийн цэнгэг агаар бид бүгдэд орж иржээ. Үнэхээр өнгөрсөн 35 жилийн хугацаанд монголчууд ардчлал эрх чөлөөнөөс хүртсэн олсон амжилтыг бид бүгд тоочоод баршгүй. Бас энэний цаана бид бүгдэд анхаарахч олон зүйлүүд өнгөрсөн хугацаанд бас бид нар дүгнэн ярилцах бас ёстой. Энэ бүгдийг авчралцсан, энэ бүгдийг туулалцсан, энэ бүгдийг өртөөсөн, түүчээсэн тэр ахмадуудаа, идэр залуучуудаа, өсвөр дүүнэртээ бүгдээрэнд нь бас дахин 35 жилийн ойхоо баярын мэндийг дахин бас хүргье. Өнгөрч байгаа 9 удаагийн Монголын парламентын 9 удаагийн сонгуульд бид нар 2 удаад нь олуулаа болж 5 удаад нь хэд цөөнг болжээ. Үлдсэнд нь ойролцоо. Ингээ харахаар бид бүгдэд бас эргэж дүгнэлт хийх ёстой ийм олон тоо баримт өнгөрсөн 35 жилийг, өнгөрсөн 30 жилийг бид нар дүгнэн ярилцах ёстой болж байна. Энэ бүгдийн цаана бид нар эрх чөлөөг тунхаглаж ирсэн ардчилсан нам, ардчилсан үзэл санаа маань яагаад бас бүрэн дүүрэн ялж нэг болохгүй байна вэ? Энийний дараагийн тэр эрх чөлөөний үзэл санаа, энийний дараагийн тэр жинхэнэ эрх чөлөө гэдэг зүйл маань бас яг хаана байна? Энийн дээр бид нар бас дахин нууцтай ярилцаж өнөөдөр баярын өдөр их хурлаа хийж байгаа арчилсан намын төлөөллийн төв байгууллага бас энд хол ойроос цугласан олон энэ үйл явц нэгдэхдээ бид нар энэ бүгдийг бас дүгнэн хэлэлцэж ярилцах ёстой гэж боддог. Жинхэнэ гэдэг үгийг бид нар бүх зүйл дээр одоо хашилтанд илүү тодоор томруунаар авч үзэх юм шаардлагатай болчихжээ. Сая 24 оны улсын хурлын сонгуулийн дүн гарсан бас чамлахаар чанга атах гэдэг арчилсан нам бас амжилттай оролцсон. 42 улсын их хурлын гишүүн, 8 аймаг, 145 сумд арчилсан нам өнөөдөр засаглаж байна. Энэ бас бага амжилт бас биш. Энийний цаана олон хөлс хүч хөдөлмөр, энэний цаана Өвөрхангай аймгийн санд суманд жирийн та бидний журмын нөхрийн амь наснаас эхлээд олон зүйл бас асар том үн цэнтэй зүйлийг та бид нар бас энд тэгээд золиосоод явж байгаа. Хамтарсан засгийн газрын үйл ажиллагаа бас үргэлжилж байна. Хамтарсан засгийн газар таатай ханддаг, таагүй ханддаг олон нөхцөл байдал. Тэгвэл бид нар Монгол улсын эрх ашигт аль нь чухал вэ? Илүү урт хугацаанд аль нь чухал вэ гэдэг дээр бас дэнсэлж шүүж үцэцгээж байгаа. Хамгийн гол нь энэ бүгдийг харахад 100% төгс төгөлдөр зүйлийн тухай яриа бас хаанч байдаггүй. Хаанч байд. Би бас хамтарсан засгийн газарт бас тодорхой хэмжээнд бас шүүмжтэйгээр асуудалтай хандах ёстой гэсэн байр суурийг бас өнгөрсөн хугацаанд бас
илэрхийлдэг. Заас нэгэн засагт ороод хамтраад ажиллаж байгаа юм чинь бодлого нь урагшаа явах ёстой гэж. Хамгийн гол нь энэний цаана эдийн засаг бас өсөж явах ёстой. Мега төслүүд нь явж явах ёстой. Энэ маань тодорхой хугацааны дараа үр дүнгээ тавигдах ийм цаг үе ирнэ. Харин энэний цаана тэр ардчлал, тэр хувь хүний эрх чөлөө хумигдахгүй байх ёстой. Энэний цаана авилгалын хэрэгүүд дарагдана үлдэхгүй байх ёстой. Ойлголцол зөвшөлтсөл гэдэг нэр. Энэний цаана бидний тунхагладаг нөгөө Монгол улсын төр томрохгүй байх ёстой. Энэний цаана төрийн өмчт аж ахуй нэгжүүд томрохгүй байх ёстой гэдэг энэ үндсэн зарчим, үндсэн шаардлага бид нар бас тавих ёстой. Харин бас өнгөрсөн хугацаанд асуудлууд бас бий. Ардчилсан нам засагт хамтарсны дараа төр улам том болсон. Төрийн өмчт компаниуд улам том болсон. Энэ бүгдийг бас иргэн бас энэнд шүүмжтэй бас хандах ёстой. Гэхдээ энэ бүгд эрүүл саруул хөгжил дэвшлийн төлөөх яриа гэдэгт би бас эргэлзэдэггүй. Ардчилсан нам та бидний үндсэн үзэл санаа, баримтлах бодлого, эрх чөлөөг бид нэр шин 30 жилд жинхэнэ эрх чөлөө гэдэг зүйл рүү аваачиж тийшээгээ бид нэр том алхам хийх ёстой гэж боддог. Жинхэнэ эрх чөлөө байгаа газар халамж биш хөдөлмөр ноёлдог юм гинлээ. Жинхэнэ эрх чөлөө байгаа газарт төр биш бизнесийн орон зай, иргэний орон зай нь томордог юм гинлээ. Жинхэнэ эрх чөлөө байгаа газар хүн биш хууль засгалдаг болдог юм гинлээ. Тэгэхээр бид бүгдэд хийх ёстой ажил ардчилсан намын та бидний хувьд асар том үүрэг хариуцлага бий. Тэгэд энэ тодорхой хүн төрөлхтний үнэт зүйл болсон энэ чиглэл та бүхэнтэйгээ хамтарна. Ардчилсан нам Монголын ардчлалын түүчээ манлаан болж илүү том амжилтанд жинхэнэ гэсэн магадгүй жинхэнэ гэдэг үгний цаана хамтарсан засгийн газар жинхнээсээ хамтрах, илүү үр дүнтэй хамтрах, ардчилсан нам эрх баригчдын төвшөнд хамтрах олон жинхэнэ гэдэг үгийг бид нар бас эргэн санах ёстой гэж боддгоо. Тэгээд эрхэм хөрөлцөж ирсэн их хурлын төлөөлөгчид та бүгдтэй дараа бид нар олон удаа уулзаж ярилцсан, бодлого шийдлүүдээ ярилцсан. Ардчилсан нам шин 30 жилийн жинхэнэ эрх чөлөөний төлөөх түүчээнд биднэрт хол урт замын аян биднийг хүлээж байгаа. Хамтдаа та бүгдэдээ том амжилтанд хүрнэ гэдэгтээ эргэлздэггүй. Амжилт хүсье та бүгдээ. Баярлалаа. Баярлалаа. Одоогийн цагт гэрэл танд ажлын өнөр амжилтыг хүсэн өрөөё. Улс төрд эмэгтэй хүний торхон мэдрэмж, уян хатан байдал, давуу талыг үүсгэн эцсийн шийдвэрт эргээр нөлөөлдгөө гэдгийг энэ тахимцууга эрхэм та бүхэн хүлээн зөвшөөрөхөзээ. Өнөөдөр Монгол Улсын их хурлд ардчилсан намаас 10 эмэгтэй гишүүн төр барилцах хүндэт үүргийг хүлээж байна. Эдгээр гишүүдийн хот томроонд хөлөөдөд Улсын их хурлын гишүүн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батбаярын жаргалан таныг хүндэтгэлийн ингэрт урин залж байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Эрхэм ардчилсан намын их хурлын төлөөлөгч, журмын нөхөд, ардчлагч, эрх чөлөөг эрхэмлэгч та бүхэндээ ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. Ардчилсан нам 35 жилийн өмнө эх орноо эрх чөлөөтэй ардчилсан улс болгохын тулд нийгмээ байлдан дагуулж улс төрийн хатуу тэмцлийг эхлүүлсэн. Энэхүү тэмцлийг эхлүүлсэн ардчлалын анхдагч эр зэрэгтнүүд маань эх орондоо залуу нас амьдралаа зориулсан билээ. Энэ түүхэн өдөр юуны өмнө та бүхэндээ тусгайлан баяр хүргэж мэхийн ёслоё. «35 жил гэдэг бол бага хугацаа биш ээ. Гэвч эрх чөлөөнд хүрэх зам дардан байдаггүй юм байна. Дарангуйлал ам бүхтэй юм байна. Тиймээс эрх чөлөө шударга ёсны тэмцэл өнөөхөр үргэлжилж байна. 35 жилийн өмнө эхэлсэн энэ тэмцлийг ардчилсан намын гишүүд өнөөдөр та бид үргэлжлүүлэхгүй бол өөр хэн үргэлжлүүлэх вэ?
ардчилсан хувьсгалын ололт амжилтаа баттгаж Монгол улсын иргэн бүрийн эрх чөлөөг баталгаажуулах үйл хэргийг өнөөдөр энэ танхимд сууж байгаа та бид түүчээлэх үүрэгтэй. 2024 оны сонгуулийн жилд ардчилсан нам 42 гишүүнтэй улсын хурал дахь бүлэгтэй 8 аймаг нэг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхын бүлэгтэй болсон. Эрх баригчдын эр бэр, эрх мэдэл, мөнгөний эсрэг ардчлалаа хамгаалж шат чадны сонгуул нэр дэвшиж өрсөлдсөн мөн нэр дэвшигчдээ дэмжиж ажилласан та бүхэндээ бас талархал дэвшүүлье. Улсын хуралд олон болсон Монгол Ардын намын урилгаар бид хамтарсан засгийн газар байгуулсан. Бид хамтарсан засгийн газарт 8 сайдтай болсон. Алдагдсан 8 жилийн хугацаанд хамгийн их ухарсан салбаруудыг ардчилсан намын сайд нар хариуцаж ажиллахаар болсон. Иргэдийн амьдралд наалтахаа байсан эдийн засгийн хөгжлийг манай намын дарга ган төмөр дааж авсан. Эдийн засгаа босгох, тэлэх, хөрөнгө оруулалт татах, хувийн хвшлээ дэмжих, данхайсан төр төсвийг танах ажлыг ганаа дарга хариуцж байгаа. Харин ажилтны дүрээ босгох, уул уурхай салбартаа салхи оруулах, гадаад зах зээлээ тэлэх ажлыг туваан сайд хариуцж байна. Байгаль орчны асуудлыг зангидах, ногоон хөгжлийг түүчээлэх асуудал одон туяа даргад оногдсон. Улаанбаатар хотыг хот шиг хот болгох асуудлыг ардчилсан намын сайд Эрдэнэ бүрэн хариуцж байгаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, барилга орон сууцны асуудлыг Батсүр сайд шийдэж байна. Энэ бүх боломжийг хүрээнд бид ардчилсан хувьсгалын мөрөөдөл болох Монгол хүн бүр эдийн засгийн эрх чөлөөтэй болох мөрөөдлийг биелүүлэх ёстой. Эдийн засгийн хөгжлийн зоосны нөгөө тал бол хуулийн засаглал. Хүний эрх чөлөөг дээдэлж, ардчилсан үндсэн хуулийн зарчмаа хамгаалах, шүүх цагдаагийн өмнө иргэн бүр эрхтэгч байх баталгааг ардчилсан намаас томилогдсон Алтан гэрэл сайд гаргаж ажиллах ёстой. Засгийн газрын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хянах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, төрийн албыг ил дод нээлттэй болох ажлыг Од Баяр сайд дааж авсан. Харин энэ бүхнийг шилэн болгож төрийн үйлчлэгийг иргэдэд ойртуулах даалгавар Баатархүү сайдад бий. Ингэснээр ардчилсан хувьсгалын зорилго болох хувь хүний эрх чөлөө Монгол улсын иргэн бүрийн улс төрийн эрх чөлөө баталгаажих учиртай. Бид авилгыг устгаж, шудар уясыг тогтоохын тулд дор бүрнээ маш сайн хичээж ажиллах ёстой. Өнөөдөр та бид цалингаа тавих гэж дансаа шавхаж байгаа аж ахуй эрхлэгчдийн төлөө, үнийн өсөлтөд дарлуулж бүсээ чангалж байгаа гэр бүлүүдийн төлөө, хүүхдээ сахиад эмнэлгийн коридорт хонож байгаа ээжийн төлөө, цагдаа шүүхэд дуудагдаж амаа бариулж буй сэтгүүлч нэг бүрийн төлөө, шүүхийн шийдвэргүй эрхээ хязгаарлуулсан иргэн нэг бүрийн төлөө хичээж ажиллах ёстой. Гэвч бид удаан байна. Бага бүрдүүлж ажиллаж чадахгүй байна. Ардчилсан намынхаа гишүүдийн бүрэн потенциалыг ашиглаж чадахгүй байна. Бид бас зориг муутай байна. Ардчилсан намын гишүүд ямагт шинийг санаачилж ирсэн, дэлхийд дахинтай холбогдож ирсэн, зоригтой урагшаа алхаж ирсэн. Үеийн үед ардчилсан намынхан л эр зоригтой байж ирсэн. Өнөөдөр бид энэ зан чанараа дахин нэг харуулмаар байна. Дор бүрнээ бага бүрдүүлээд тултан шахаад ажиллая. Ардчилсан нам засагт орвол ардчилсан нам 42 гишүүнтэй бүлэгтэй байвал юу хийж чаддгийг харуулъя. Иргэд биднээс үүнийг л хүсэж байгаа. Ардчилсан хувьсгалынхаа мөн чанарт 35 жилийн өмнөх зорилт мөрөөдлийг биелүүлэхийг иргэд биднээс хүсэж байгаа. Тиймээс зоригтой байцгаая. Тэхүү. Улсын хурал дээр бид энэ асуудлуудаа барьж аваад хууль эрх зүйн хувьд маш том шинжилгэүүдийг хийх хэрэгтэй бас байгаа. Эдийн засгийн чиглэлээр татварын багц хууль, хөрөнгө оруулалтын хууль, төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль, өрсөлдөөний багц хууль зэрэг эдийн засгийг тэлэх, аж ахуй нэгжүүдэд боломж олгох, төрийг эдийн засгаас шахаж гаргах тэр хуулийн төслүүдийг ардчилсан намаас сонгогдсон гишүүд бид санаачлаад явах үүрэгтэй. Энэхүү үйл хэргийг Улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга цогтгэрэл, улсын хурлын дэд дарга пүрэвдэрч тэргүүтээ ардчилсан намаас сонгогдсон улсын хурлын 42 гишүүн мандаатад явна. Эрх зүйн шинжилгээний хүрээнд сонгуулийн тухай хууль, улсын хурлын тухай багц хуулиуд, нэгжийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль, жагсаалт цуглааны тухай хууль, төрийн болон албаны нууцын тухай хууль зэрэг маш олон хуулиудад бид нар бас зоригтой өөрчлөлт хийх ёстой. Энэ бүхнийг бид нар эхлүүлээд бид нар
өөрсдөө овоглоод ардчилсан нам бүгднийг дүүчээдээд авч явах ёстой. Мөн та бидний өмнө ардчилсан намын үндсэн дүрмээ улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх нөр их ажил бидний өмнө байна. Ардчилсан намынхаа 200 мянган гишүүнд хүрч ажиллах, анхан дундчдны намын байгууллага бэхжүүлэх үйл хэргийг энэ ондоо багтааж өнөөдөр энэ танхимд сууж байгаа их хурлын төлөөлөгч та бид түүчээлж манлайлж энэ ажлыг хийх ёстой. Шинэ дүрмд эмэгтэйчүүдийн квот 40% болох ёстой гэдгийг ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьар дахин сануулъя. Дотоод сонгуулиудад эмэгтэйчүүдэд дэмжээрэй гэж нөхөддөө бас аминчлан захиа. Эмэгтэйчүүдэд дэмжгүй. Өнөөдөр монголчууд өөрчлөлт хийж чадна. Ирээдүй илүү гэрэл гэгээтэй болно гэдэг итгэл үнэмшилгүй. Бид бүхэн том мөрөөдөлгүй болжээ. Бид утаагаа бүр мөсөн устгах чадна. Авилгалыг бүр мөсөн үгүй хийж чадна гэдэг итгэлийг ардчилсан намд авчрах ёстой. Ардчилсан намынх л монголчуудаа сэрээж чаднаа. Ардчилсан намынх л монголчуудаа урам зориг өгч чаднаа. Энэ ажлыг мөн энэ танхимд байгаа та бид эхлүүлэх ёстой. Тийм үү? Монголчуудаа ардчлагч нараас сэрцгээе. Ардчлал бадартгай, эрхчлөө бадартгай, шудраг ёс бадартгай. Баярлалаа. Ерөөл Батар шголтугай. Ардчлалын төлөөх үзэл санааны нэгэн цөмөн болж арга билгийг тэнцвүүлж яваа манай ардчилсан намын гишүүн бүсгүүчүүлийн үзэл санааны төгөөр болж яваа ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчдөө улам их амжилтыг хүсэн гэрөөе. Танаар дамжуулан ардчлагч нийт бүсгүүчүүлдэн ардчилсан хувьсгалын ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг Монголын залуучууд түүчээлэн эхлүүлсэн. Тэр цагт ардчилсан үзэл санааны дуу хоолой болж өөрснийхөө амь насыгч үл хайрлан тэмцэж явсан тэр залуус өнөөдөр ардчлалын ахмадууд хэмээх гэгэн алдрын дор ардчилсан намын дэргэдэг ардчилсан ахмадын холбоо хэмээх байгууллагатай хамтдан байж ардчилсан үзэл санааны бас бат суурин болж ажиллаж байгаа та бүхэнтэйгээ хамтдан үзэл санаагаараа үйлс ажиллаараа залуу хэвээрэн байж зүтгэж яваа. Ардчилсан намын дэргэдэх ардчилсан ахмадын холбооны тэргүүн эрхэм хүндтэй зочин цаадал таныг хүн хөдөлгөлтэйгээр урин залъя. Ардчилсан намын их хурлын эрхэм гүндэд төлөөлөгчдөө эрхэмсэг хатагтай ноёдоо Монгол улсад нэг нам дангаар захирах дарангуулын тогтолцоог халж ардчилсан нам байгуулагдаж олон намын тогтолцоо баталгаажсан түүхэн үйл явдлын 35 жилийн ан баярын мэндийг нийт ардчилсан ахмадуудынхаа нэрийн өмнөөс болон хувьас баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье та бүхэндээ. Мянгасан 1989 оны 12 сарын 10-нд олон улсын хүний эрхийн өдрөөр Улаанбаатар хотод залуучуудын соёлын дэвийн өөдөнд хэсэг залуучууд Монголын ардчилсан холбоог байгуулж буйгаа зарлаж жагсаал цуглаан зохион байгуулсан үйл явц нийслэл төдөөгүй улс орон даяар өрнөсөн жинхэнэ ардчилсан хувьсгалын эхлэл болж ардчилсан социалист хөдөлгөөн шин дэвшилт холбоо Монголын оюутны холбоо зэрэг ардчилсан үзэл бүхий одоо үүсгэл хөдөлгөөний байгууллагууд гарч ирсэн билээ. Энэ Монгол оронд ардчилсан хувьсгалын өрнөл цаашид хэрхэн өрнөх тухай суурин болж өгсөн юм аа. Би ардчилсан хувьсгал гэдэг үгийг зориуд тодтогч хэлхийг хүсэж байна.
ард иргэдийнхэн эрх чөлөөг хязгаарлаж, улс төрийн хэлэгмэгдүүлэлт үйлдэж, мал өмч хөрөнгийн хураасан үйл явцыг ардын хувьсгалын үр дүн гэдэг атлаа. Ард түмэн эрх чөлөөг олгосон, өмч хөрөнгө малыг нь эргүүлэн олгосон түүхэн үйл явцыг үгүйсгэх хандлага сүүлийн жилүүдэд улам ихээр явагдах болсон эрх баригчийн намын увайгүй үйлдэл социализмынхаа коммунизмынхаа үзэл сурталыг санагалзаж байгаа ийм хэрэг юм аа. Ийм учраас ард түмэнд эрх чөлөөг олгож, малыг малчдад нь эрх чөлөөгийн иргэдэд ингэж өмч хөрөнгийн эзэнт нь олгосон ардчилсан хувьсгалыг өнөөдөр яагаад манай судлаачид Эрдэнэтэд энээс зайлсхийгээд судалгаа хийж үгээ хэлэх цаг нь боллоо гэж би одоо үзэж байна. Үүнд манай ардчилсан нам дүгнэлт хийж судлаачид үгээ хэлэх цаг нь иржээ. Ардчилсан нам байгуулагдаж олон намын тогтолцоо буй болсноос хойш 35 жил өнгөрсөн гэдээ ч Монгол оронд минь ардчил шударга ёс бүрэн утгаараа тогтож чадсан уу гэж асуувал үгүй гэж олон хүн хариулах байхаа. Гэхдээ монголчууд бидний хувьд алдснаасаа онсон их гэдэгтээ хинч марахгүй бизээ. Хоомортой бурхнаа залж, хотондоо малтай, хаяандаа машинтай, халаасандаа гадаад пассворттай болсон иргэд хуулиар хамгаалагдсан хувийн өмчтэй, ардчилсан хувьсгалаар олж авсан эрх чөлөөтэй шударга ёсны төлөө тэмцээр ардчилсан нийгмийг байгуулж яваан ардчилсан үзэл санааны төлөө тууштай зүтгэж байгаа та бидний бахархал билээ. Энэ нь улс орны хөгжлийн асуудал, засгийн эрхийн төлөө өрсөлдөж байгаа намуудын мөрөөний хөтөлбөрт хандах сонгогчдын саналаа өгч байгаа байдал нь надад хэн юу өгөх бол гэсэн өчүүхэн бодлоор саналаа өгч байгаа нь өрөвдөлтөө өгөөд эмгэнэгдэлтэй явдал юм аа. Сонгуулиас сонгуулийн хооронд давтагдж байгаа намуудын төлөвшөж хөгжиж чадахгүй байгаатай салшгүй холбоотой учраа өөрийн намын тухай хэдэн үгийг хэлхийг хүсэж байна. Бид энэ 35 жилийн хугацаанд нийлж нэгдэж салд сарниж байсан нь сонгогчдын итгэл үнэмшлийг алдахад хүргэж байгаа юм аа. Манай нам засгийн эрх барихын төлөө өөрийн намын дэргэд судалгаа сургалтын байгууллагатай байж иргэд сонгогчид юу хүсэж хүлээж байна гэдгийг нарийн судалж түүндээ тулгуурласан сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд голлон анхаарч соён гэгэрүүлэх ажлыг орхигдуулж байгаа нь бидний томоохон алдаа юм аа. Бид удаа дараагийн сонгуульд орохдоо салж нийлж байсан ч ардчилын үнд зүйлийнхээ төлөө бус хэсэг бүлэг явцсан өргөшхийн төлөө өөр хоорондоо толгилцож байгаа нь бид өрсөлдөгч намынхаа өгөөш нь болж ирсэн билээ. Иймд бид өнөөдрийн энэ өдрөөс хойш эевийг хичээж хамтран ялтын төлөө улс орон ард түмнийхэн сайн сайхны төлөө хүчээ нэгтгэн ардчилын үнд зүйлсийн төлөө хамтран урагшилж засгийн эрхийг барьж намынхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө залуучууд та бүхэндээ хичээж ажиллахыг ахмадууд бид бүхэн хүсэн хүлээж байна. Иргэд сонгогчид шударга ёсыг хүсэн хүлээж байна. Иймд улсын их хурлын гишүүд засгийн газар хамтран ажиллаж байгаа сайд нар хариуцсан ажлаа чин шударгаар их орон ард түмнийхэн төлөө алдаа баг гарган ажил хаваас дараагийн улс төрийн сонгуульд ардчилсан намд итгэл нэмэгдэж сонгуульд ялтын оноо цуглуулахад ихээхэн нэмэр болох юм шүү гэдгийг ямагт санаж ажиллахыг ахмадууд бид хүсэн хүлээж байна. Манай намын гишүүдийн дийлэнх олонх нь ахмадууд байгаа билээ. Энэ ахмадууд одоогоос 35 жилийн өмнө 30 орчим настай залуучууд байсан. Тэгвэл өнөөдөр эдгээр залуучууд 60 гарсан ахмадууд болсон билээ. Ардчилсан ахмадын холбоог бүрдүүлж буй ахмадууд маань ардчилсан хувьсгалыг гардан хийгч, ардчилын үнд зүйлсийг өвөгтэйгч, ахмад
Ахмадууд асар их улс төрийн туршлагатай жинхэнэ бааtruуд үлээ. Иймд бүх шатны намын байгууллагууд ахмадуудад гүн хүндэтгэлтэй хандаж зөв зохион байгуулж дэмжин хамтран ажиллахыг уриалж байна. Та бүхэндээ баярлалаа. Мөнгө тэнгэр ивэж ардчил ялах болтугай. Хураа, хураа, хураа. Баярлалаа. Таны өрөөл бацаахан орших болтугай. Монголчууд бод эрднээс Ахмадын сургаал арт хэмээн хүндэтгэн ирсэн бidэ. Эрхэм танд урт нас удаан жаргалыг хүсэн өрөөё. Монголын ардчилтай зэрэгцэн төрсөн нас жицүүднүүд өнөөдөр улс их орны минь хөгжил цэцэглэлтэнд түүчээдэн яваа эдэр насны залуучууд болсон. Ардчилсан намын албан ёсны залуучуудын байгууллага бол ардчилсан залуучуудын холбоо билээ. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Буйнагийн ган учир таныг хүндэтгэлийн эндэрт орон залж байна. Энэ танхимд хүрэлцэн суулгарсан Ардсан намын их хурлын бүх төлөөлөгчдөө энэ өдрийн Ардсан намын 35 жилийн баярын мэндийг хүргье. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэж надаар одоо өнөөдрийн үг дуусч явах шиг байна. Тэгээ энэ танхимд хамтдаа үлдсэн та бүхэнтэйгээ бүгдээрэнд нь хамт сууж байгаа баяртай байна. Намын их хурл гэж энэ холыг учруулж хоёрыг уулзуулдаг хурал дээр бид бүхэн хамт цугларж байна. За энэ өдөр бол 2000 оны 12 сарын 6-ны өдөр ардчлалын төлөөх 5 нам нэгдэж ардчилсан намын ойг 4 сарын 7-нд буюу 1990 онд 4 сарын 7-нд Монголын ардсан нам байгуулагдсан ойн өдөр тэмдэглэе гэдэг шийдвэр гаргасан. Тэр шийдвэрээс 1 хоногийн дараа буюу 12 сарын 27-ны өдөр ардсан залуучуудын холбоо байгуулагдсан. Тийм учраас энэ жил ардсан залуучуудын холбооны 25 жилийн тэгшээ болж байгаамаа. Ингээд ардсан залуучуудынхаа холбооны 330 сум 9 дүүрэг 204 хороонд байгаа бүх залуучуудаа өн баярын мэндийг хүргье. Замун дээрээс манай залуучууд маань орон нутагтаа сонгуульт ажилд энэ жил маш амжилттай оролцсон. Тэгэхдээ ер нь намын их хурд болохоор манай ахмадууд маань бас хүрэлцэж ирдэг. За тэгээд тэр утгаараа ч гэсэн та бүхэнтэйгээ бас байнга уулзахад сайхан байдаг. Ардсан залуучуудын холбоо 25 жил болно гэдэг чинь Монголын нийгэмд маш олон үүргийг гүйцэтгэсэн гэсэн үг. Ардсан залуучуудын холбооноос төрөн гарсан Rotary Club, УГОЛ, GCI-ийн олон салбарууд, хувийн хөвшил, иргэний нийгмийн олон байгууллагууд байдаг. Гэхдээ 25 жилийн дараа Монголын залуучуудын өнөөдрийн байдлыг энэ жил ардсан залуучуудын холбоо дүгнэх ёстой байхаа гэж миний хувьд бодож байгаа. Өнөөдөр дэлхийн залуучууд хаана байна вэ гэж. Бид бүгдийн урд хөрш хятадын залуучууд энэ iPhone гар утсыг хамгийн сүүлд $10 хийлээ. 100 г төмрөөр. Тэдний хөгжил дэлхийд гайхуулж байна. Энэ утсаа тэд $1000 зарж байна. Америкийн залуучууд хамгийн сүүлд юун дээр Zuckerberg-ийн компани дээр тэр залуучууд чинь Metaverse гэдэг төсөл нээлээ. Нүдэндээ шил зүүгээд, энчэнэ чип хийгээд бүгдээрээ бид нар их хурлаа нэг танхимд хийж болж байна. Шилээрээ хараад. Яг ярьж байгаагаа мэдрэн гар барихад гар барьж байгаагаа бүгд мэдрэнэ. Тэнд байгаа амьд биетийн аватар гэж байна. Хоорн энэ амьгүй биетийн NFT гэж байна. Хоорондоо солилцож байгааг нь coin гэж байна. Тэд нар цаг хугацаа орон зайны хэрэггүй боллоо. Төсөн мөнгөө хэмж улам хөнгөн ус болж байна. Тэр чүүхэл сүүлд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп хэлсэн Make America Great гэж Америкийн алтан цаг ихэллээ. Golden Age хэллээ гэсэн. Тэр нь юу гэсэн үг гэвэл Америкийн нэгдсэн улсын бахархал болсон тэр компаниуд нь хиймэл оюун ухаан болон биотехнологийн шинэ нээлтүүдийг хийнэ гэж зарласан. Марсыг эзлэхийн тулд хүний биологийн биеийг солиод ойрын 50-50 жилийн дотор анхны 150 насалдаг хүнийг бид нар бүтээнэ. Эд эрхтнүүдийг бүгдээр ингэ пластикаар солино. Дараа нь салдаг бие хийнэ гэсэн. Энд би бодож байхад миний бие Австралид ажиллаж идэг. Түүний дараа хүний оюун ухааныг хиймэл оюун ухаанд уусхан оруулаад хиймэл оюун ухаан бий явна гэсэн. Бурхан багшийн хоосон чанар гэж байгаа юм шиг. Ингээд дэлхийн ертөнцид өшөө цаашаа хөгжнө гэж хэлсэн. Гэтэл Монголын залуучууд хаана байна вэ? 300 гаруй мянган залуучууд гадаадад хар ажил хийж байна. Хамгийн өнгөтэй, хамгийн эрүүл, хамгийн шилдэг залуучууд нь. Авилгалд сурж байгаа нэг хэсэг нь ардын намд байх шиг байна. Ялагдаж сурж байгаа нь ардсан намд байх шиг байна. Тэгээ хэсэг бусад залуучууд нь тэгээ гадагшаа явчихсан байна. 300 гаруй мянган залуучууд.
Сүүлдээ хэмэл оюун ухаан гэдэг зүйлийг тэдний залуучууд хөгжүүлээд бидний амьдрал ChatGPT гэж орж ирсэн байна. Өнөөдөр банкнаас зээл хүсгэд 5 минутын дотор хэмэл оюун ухаан тэр банкны $50,000 дээш бүх зээлийг хэмэл оюун ухаан тэр дор шийдэж өгч байна. Банкнд орсон Америкийн иргэн хэдхэн минутын дотор зээл аваад гарна. А гэтэл яаж вэ? $50,000 дээш байх юм бол зээлийн хороо хэмэл оюун ухаан хоёр нэгэн өдрийн дотор шийдэж өгч байна. Манай төрийн албаны үйлчилгээ банкуд маань зээл өгч тэрийг батлан даах гэж бараг л бид бүгдийн биеийг маань хэмжих нь халга байна. Барьцаа хөрөнгийг асуух нь халга байна. Тэр дэлхий илүү хөнгөн, хурдтай, хэмнэлттэй гэдэг энэ гурван зарчимдуу явж байхад манай залуучууд дахиад манай нам лаглаагаад байгаа юм биш үү гэдэг мэдрэмж надад хаяад төрж байна. За тэгвэл энэ болгоны эсрэг бид нар яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид нар ялж л өөрчлөх ёстой. Гэтэл хамгийн сүүлд 21, 22, 23 24 онуудад гарсан дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллага Монголын ардчлалыг бид нар алдлаа, авторитар дэглэм шилжлээ гэж зарлж байна. Тэд нар зарлж байгаа маш ойлгомжтой хэлж байна. Монголд хэлбэрийн хувьд ардчил байна. Гэхдээ агуулга дээр сонгуулийн ардчлалыг алдчихлаа. Өнөөдөр зөвхөн Баянзүрх дүүрэх төрөөс төрийн мөнгөөр Монгол ардын ирэх хэрэгчтэй сонгуул хийдэг болсон. Бид нар сонгуул гэж байхгүй. Ялагдах нь тодорхой сонгуульд ордог. Сонгой хайрхан дүүрэх ялагдах нь тодорхой. Баянзүрх дүүрэгт ялагдах нь тодорхой. Яагаад хотын дүүрэгдэд ялгаж чинь гэхээр шорон түм төрийн албаас цалин авж байгаа хэсгийн ахлагчаар сар болгон 1200 сая 200 мянган төгрөгийн цалин аваад ухуулагч хийж байна. Сонгуул болоход мөнгө өгнө. Сонгуул болоход зөөн. Цагдаа нь хөдөлгөхгүй, шүүх нь хөдөлгөхгүй. Монголын ардчлалыг сонгуулаас нь бид нар алдлаа гэж дэлхийд үгэнж байна. Ялагдхаа мэдсээр байгаа бол тэр сонгуул бид нар яах гэж ордог юм бэ? Дарлагдах гэж ордог юм уу? Тэгэхээр сонгуулийн системийг бүтэн бид нар сольж шинжлэх ёстой гэдэг ажлуудыг тэр залуу хөгшин эрэгтэй эмэгтэй хамаагүй бүгд тэр хамтдаа хийх хэрэгтэй. Хоёр дахь нь тэд нар дүгнж байна. Монгол улс зах зээлийн системээ алдаж төрийн өмчт болж байна гэж байна. Өнөөдөр хувийн хөвшилд ажиллаарай гэж хүүхдтэй загтаг аав ээж алга нам бараадаа төрийн албанд ороод цалин аваарай л гэж хэлнэ. Өнөөдөр бодит байдал дээр Монголын хувийн хөвшилд авч явж байгаа биш төрийн бүх ордыг нь төр нь өөрөө мэддэг болсон. Эрдэнэ төлөвлөрийн 49%-ийг Оросоос авчиад 100% ард түмний мэдэлд ирлээ гэсэн чинь 100% ардын намын мэдэлд өгчихсөн бид нар бүгдээрээ. За тэгээд дээрээс мэд баялагын сан Монгол ардын нам шинчилж яана гэд хачин гайхамшигтай нэвтрүүлэг хийж цацсан. Энэ нь 16 онд ардчилсан намын 30 он хүртэл хүрч болохгүй ирээдүйн өв сангийн 21 оноос эхэлж ерөнхий сайд оюун эрдэнэ тоноод 22, 23 онуудад мөнгө орохгүй болгочоод тэрийгэ бидэрт мэдгэтгэхээс өмнө үндэсний баялагын сан гэдэг нэрийг өөрчлөөд нэвтрүүлэг өгч арилжааны 19 телевизээр амнаас нь бүкснөөс нь мөнгө гартал засаж цацлаа. Ард түмэн бүгдээрээ тэрийг нь харилж шагшин магтах юм. Бид нар эдийн засгийнхаа эрхчлөлийг алдажээ. Монгол ардын нам сонгуулиар өөрсдийг нь санхүүжүүл төрөөс идэж 35 их найдыг нь бүгдээрингийн цөлмдөг 50000 спонсор компанитай. Гэтэл тэр нь өмнө нь 1000 байсан. Өдрөөс өдөрт ардын нам өргөжиг хөгжиж байна. Ингэж доромжлуулж яхад залуучууд нь хайшаа гүйж ийнэг бол өнгөтэй өөдтэй нь бүгдээрээ гадагшаал гүйж байна. За үүний дараагийн нэг том асуудал Монголын ардчлалыг дүгнэхдээ чадaltaй залуучууд нь дээшээ гарах боломжгүй болж байна. Мэргэжлийн хүмүүс нь дээшээ гарах боломжгүй болж байна гэж хэлж байна. Энэ дээр бол хамгийн том хохирогч би бас өөрийгөө гэж боддог. Өнгөрсөн сонгуулиар улсын хурлд нэр дэвших эрхээ өөрийнхөө намдаа хүртэл дээрэмдүүлсэн. Тэрний нэхэл манай залуучуудын холбоо одоо хүртэл байгаа гэдгийг хэлье. За хамгийн төгсгөлд нь үг хэлэх хүсэл бодлоо илэрхийлэх эрхчлөө Монгол оронд байхгүй болсон. Хэлсэн болгоныг хордог. Тэр ноорог гэж залуучуудыг. Манай л одоо самбуу гишүүн огцрох ёстой гэж ард түмнээ сонгогдсон гишүүн хэлгэлдээ. Яадгийг? Хэлэхээр яадгийг? Гарын үсэг цуглуулахаар яадгийг? Шүүмжлүүлэх гэд ноён болдог гэдэг үг байдаг үсттэй. Тэр болгоныг бид нар бүгдээрээ хийх ёстой. Тэгээ манай Бямсрын гишүүн маань тэнд байж гин. Дэмжээ гарын үсэг зурсан байлаа. Зөв штэ. Бид нар хамтарнаа юм хийн гэдэг нь шүүмжлэхгүй, амаа бариулна, дуугүй байна, айн гэсэн үг биш ээ. Тийм учраас эрхчлөө өөрийнхөө энэ бие заяасан үгэндээ бид бүхэн бүгдээрээ эзэн болох ёстой. Хамгийн төгсгөлд нь бүгдээрээ эзэн бог Чингис хааныхаа сургаалыг сонсцгоё. Юу гэж хэлсэн бэ? За яг судлаачаар алд биеийн алтан гэдгийг. Алтан бие минь альжааваас альжаа тугаа гэсэн чинь эхний мөрөнд нь бид нар бүгдээрээ Монгол ардын нам маань төвлөрөөд алтан хөшөө усгацоо. Гэтэл альжаа бол альжаа хамаагүй. Ахгүй төрмөн бүү алдардаг байгаа гэвчтэй. Ахгүй гэж иргэдий чинь амьдрал яагаад байгаа юм бэ? Надад алтан хөшөө усах нь яах вэ? Гэхдээ та нар тэр төр ус чинь яаж байгаа юм бэ? Тэрэндээ л анхаарч гэж хэлээ үсттэй. Бүгдээрээ очиод гөшөөндөө мөрөгж ийн гэл. Гэтэл Чингис хаан чи хэлээ үсттэй манай их эзэн бог Чингис хаан чи. Гэхдээ тэр мөргөх яах вэ? Эхлээ биеэдсаа. Өөртөө найд. Гэхдээ дараа нь гэр ормоо зас.
ихнэр хүүхэдтэй нүмер нөөлөхтэй бай. Дараа нь төрийн улсаа зас. Шудрагын улс төрдөө зүтгээгээ ширгүүн захиж хэлсэн. Тийм учраас бид бүхэн язгуурын Монгол улсаа. Мөн дээрээс мэд их дэлхийг эзэлж ирсэн агуу том эзэнт гүрний үр сад гэдгээ бид нар хизээш мартаж болохгүй. Түүхэн коммунистуудаас мөн хин цааз авсан их эзэн бог Чингис хааныг буцаагаад Монголдо нэртэй төртөө залсан ардчлалынхан. Хүний эрх хэрэгчлөө парламентын эсгэж хүн төрлөختөнтэй хөлнийлүүлэн яваа ардчлалынхан. Нэг юмыг санаач. Энэ нийгмийн эзэд нь ардчилсан намынхан зочд нь Монгол ардын намынх шүү. Зочид ирсэн өдөр байд юм а, буцах өдөр байд юм а. Баярлалаа та бүхэнд. Та бүхэндээ 35 жилийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Ан очиртой баярлалаа. Монголын ардчлалын дуу хоолойн болж эхлүүлсэн хүмүүс нь залуус байсан. Өдгөө цагт ардчил шударгасыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэн хөгжүүлэх эгэн сайхан үйлсийн түүчээлекч манлайлагч нь бас Монголын залуучууд байх болно. Монгол улс маань цэцгэлийн хөгжих болтугай ардчил шударгаас жинхэнэ утгаараа ялан мандах болтугай. Энэ цаг үед та бүхний баяр дээр баяр нэмэхээр олон сайхан уран бүтээлчид тайдны ард хүрэлцэн ирсэн байна. Ийхүү баярын хүндэтгэлийн концертыг нээж байгааг мэдэгдэж байна. 35 жилийн яруу төг ялгуулсан алдрыг хамтдаа бүтээлсэн үеийн ардчлагчид өнөөдрийн ардчилсан намын их хурлын хойморд морилон саадсан намын гишүүд журмын нөхөд та бүхэндээ зориулж буй хүндэтгэлийн тоглолтын салхийг хаглах эрхэм уран бүтээлчтэй хүндэтгэлийн хоймрын орин залгатан туйлаас баяртай байна. Та бүхэндээ зориулах уран бүтээл бол Монголын тал нутаг хэмээх гайхамшиг сайхан аялгау. Монгол улсын төрийн тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд Хөдөлмөрийн баатар урлагийн гавьяа сэтгэлтэн төрийн шагналд Бямбсрынгийн шарвын хөгжим яруу найраг соёлын гавьяа сэтгэлтэн загдын төмөн жаргалын шүлэг энэ гайхамшиг сайхан аялгауг та бидэнд зориулж их нутаг элгэн садан энхри хайртай Монгол нутгаан магтсан гайхамшиг сайхан сэтгэлийг та бидний зүрх сэтгэлд бадамлах уран бүтээлчид улсын дуур bijгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч Монгол улсын гавьяа жижигчин Содом Цэрэнгийн мөнгөн цэцэг Монгол улсын гавьяа жижигчин Бямбжавын гом бочор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жаргал сайхны энхма Бямбсрынгийн одон заяа баяр сайхны бат жаргал Сосор бармын Батэрдэн нарыг хүндэтгэн өрье. Эрхэм уран бүтээлчтэй хүндэтгэн хүлээн авна уу?
Бүжгийн урлагийг түгээн дэлгэрүүлэгч үндэс бүжгийн студийн залуу уран бүтээлчдийг урьж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ууган баярын дэглэлд гангийн тусгал.
Баярлалаа. Үндэс бүжгийн клубын бүжигчид уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн гэрвэ. Одоо та бүхнийхээ өмнө Монгол түмний оршихуйн дархлаа болсон ардын урлаг Өв Соёлон Хөхөн Монгол төдийгүй хөрс дэлхий даяар дуурсгаж яваа гайхамшиг сайхан уран бүтээлчид Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дэлгэр сайхны Жавхаа сайхан дүүрэнгийн үүрийн туяа нарыг хүндэтгэн өрье.
Сайн байцгаана уу, энэ туран зөвсөн та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Энэ туран зөвсөн та бүхэндээ түүхт 35 жилийн ойн баярын мэндийг өөд нь өргөн дэвшүүлж та бүхэндээ маань хүсэл болгон биелж ажил амьдралын зам уртаа үргэж сүүн цагаан шулуундардан явахын тэр сайхан өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Ингээд энэ туран зөвсөн та бүхэндээ зориулж та бүхний сайн мэдэх Монгол ардын дуу янзган зоотой шаргамыг сайхан дуугаар аядууны мэдлэгээ өргөн дэвшүүлье. Сайн гүдэр сагаргал ший. Өшөөшөө ший. Ямар гоё харагдаж байна. Маш гоё харагдаж байна та бүхэн. За бүгд бас босоо бүжгэж явж шүү. Хацна дооди бүжгий. янзгаан зоотой шарагморигоо янзгаахийн чимээгийн тахайнсимахоо Янзгаагийн хайртай хонгор чамайнаа яваад ирэх мараагаар тахайнсимахоо Баярлалаа. Ардын сайхан дууны аялал хөгшгээрээ бид бүхний сонорыг мэлдаасан гэр бүлийн хоёр дуучинда аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Эрхэм журмын нөхөд хадагтай ноёд та бүхэндээ зориулж буй хүндэтгэлийн тоглолтын жаргал аялгауг эхшиглүүлэх гэж байна. Энэ бол мэдээж хэрэг арчил шударгасны төлөө гэгэн сэтгэлдэнгүү та бүхний маань сэтгэлийн сүлдэн дуулал болсон 1990 оны цагаан морин жилийн арчилсан хойсголын сүлд дуу болж Монгол төмнийг эрхчлөөнийхөө төлөө арчил шудраг ёсны төлөө тэмүүлэг сэтгэл зоригийг хөглөн агшигласан алдарт хонхны дуу юм а. Арчилсан хойсголын 35 жилийн ой өнөөдрийн энэхүү баярын хорлын хойморт морилон саадсан та бүхэн зориулж хонхны дууг шин найруулгаар шинэлэг хэлбэрээр хөрөхээр хөрлсөн ирсэн эрхэм уран бүтээлчид HD Монгол телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг Voice of Mongolia шоуны шилдэг оролцогчдыг
тайзнаа хүндэтгэмээрья. Орд шинхар дарж зөөдлөө орд хар намайг заваа хэлэх үгийг минь догдож харах нүдийг халахнаа Хансбач хонхдогарлаа араядан нарнос сэрхээ Биднийг сирээ сирээ хонхны доо биднийг сирээ хонхны доо биднийг сирээ сирээ хонхны доо биднийг сирээ Үлэн наран илчээрээ бэрсэн толгодыг искэн бидэгдэн хонхон экшгэрээ нарнос бүгдийг сэрээ Уурамбай сирэсэн өнгөлөг хонхны доо өртөөлөн цорацаар өргөн талыг тоолаарай Аяа бидэгдэмит хонх бидний хүслээ хонхны доо түгээ хонхны доо зөргийг бадраа хонхны доо хүслийг түгээ хонхны доо зөргийг бадраа Та бүгдээ 35 жилийн ам баярын мэндийг хүргэе. Улам алуудаа басны баярын мэндийг хүргэе Сандадоцай хонхны доо биднийг сирээ сирээ хонхны доо биднийг сирээ хонхны доо хүслийг түгээ хонхны доо зөргийг бадраа хонхны доо Баярлалаа. Хүн бүрийн чихэн хонхны дуугаар мэдчилж хүсэл мөрөөдлийн хязгаар цагаан гэгээ дадуусан. Цагаан морин жилийн цадих түүхийг цацрах гэрлийн хурдтай түмэнтэй түгээсэн. Тийм ээ, энэ бол ардчлал. Өг дээдсийн сүнсийг амирлаач өөрийн гисэн өрлөг түүхэрэн бахархах боломжийг Монголын арчил, Монголын ард түмэнд олгосон. Өөрийн гисэн өмч хөрөгтэй байх, өргөн дэлхийгээр аялах, үзэл бодлон чөлөөтэй илэрхийлэх боломжийг Монголын арчил бидэнд олгосон.
Арчил шударгын ёсол Монголын ард түмний туйлын үнэн, туйлын аз жаргал, туйлын амжилт бүтээл мөн юм а. Энэ бүхнийг Монголын ард түмэн бэлгэдэхийн төлөө өөрснийхөө залуу халуунаас эрдэм оюун авиас бэлэг ухамсар амьдралан зориулж яваа уюуийн арчлагчид, арчилсан намын гишүүд дэмжигчид та бүхэндээ арчилсан хувьсгалын арчилсан нам үүсэн байгуулагдсны 35 жилийн он баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье. Бүрэгдийн хараа цуцаагүй их орон маань ардчлалтай байхад бүрэлдсэн Монгол улс бүх ард түмэн маань итгэлтэй байхад эдэр залуухан ардчлал их орон эгэл түмэндээ ойр байхад ирээдүй хийгээд одоогийн тогтолцоог өөрчлөх боломж бид бүхний өмнө дээлтэй байна. Арчилсан намын 35 жилийн он хүндэтгэлийн үйл ажиллагаа арчилсан намын их хурлын хойморд эх орныхон 408 зогсоос морилон ирж оролцсон арчилсан намын гишүүд үзэл бодол үйл сэргэлгэнэгтэй журмын нөхөд та бүхэндээ аз жаргал амжилт бүтээд элэг бүтэн элбэг хангалуун тэгшдүүрэн жаргалыг чин сэтгэлийн угаас хүсэн өрөөё. Арчил шударгаас жинхэнэ утгаараа ялан мандах болтугай. Ингээд өнөөдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааны дараагийн хэсэг Крокус төвд албан ёсоор 18 цагаас эхэлнэ. Хүрэлцэн ирсэн зочид та бүхний Крокус төв рүү хүргэх автобус манай